Хөдөлмөрийн удирдлага хяналт. Хөдөлмөрийн тухай хууль, шинжилсэн найруулга, хөдөлмөрийн удирдлага хяналт. Сургалтыг зохион байгуулагч байгууллагууд. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Дэлхийн банк. Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. Хөдөлмөрийн тухай хуулийн 159-р зүйлд зааснаар хөдөлмөрийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөдөлмөрийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор ажиллана. Хөдөлмөрийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудлыг хариуцсан байгууллага, сум хорооны хөдөлмөрийн асуудлыг хариуцсан ажилтан, хөдөлмөрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь төрийн удирдлага, хамтын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас бүрдэнэ. Төрийн удирдлага нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсон хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн ажиллах боломжийг бүрдүүлж, бүрэн хөдөлмөр эрхлэлд бий болоход чиглэх ёстой. Энэ үүргийг аймаг нийслэл дүүргийн хөдөлмөрийн асуудлыг хариуцсан байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих асуудлыг 2022 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан. Үйлдвэрчний эвлэл болон хөдөлмөрийн харилцааны асуудлаар мэргэжсэн төрийн бус байгууллага хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилласаа чөлөөлөгдсөний дараа албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн аливаа мэдээлэл, тухайлбал үйлдвэрлэл буюу худалдааны нууц, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тухай мэдээлэл зэргийг бусдад задруулахгүй байх. Хөдөлмөрийн тухай тогтоомжийг зөрчсөн тухай аливаа гомдол гаргасан этгээдийн талаар нууцлалыг хадгалах үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, албан шаардлага, анкетынхаа үнэн зөвийг бүрэн хариуцна. Хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй ажиллагаа нь маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим орны хууль тогтоомжоор хөдөлмөрийн байцаагч олон талд чиг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнд нь ажлын байранд үүссэн асуудлыг зөвшөөрлөлтийн зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн эвлэрүүлэх, зуучлах ажил багтдаг. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллагуудад ажил үүргийн хүрээнд болон ажилтны гомдлын мөрөөр хяналт хийж, хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгадаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн удирдлагын гүйцэтгэх үүрэг, чиг үүрэг, зохион байгуулалтын тухай 1978 оны 150 дугаар конвенцэд заасны дагуу хөдөлмөрийн байцаагч хөдөлмөрийн харилцааны эвсэг найрсаг урамсгалыг дэмжихэд илүү өргөн үүрэг хүлээх ёстой. Анхаарал тавьсан танд баярлалаа.